тэрээр түүнлөө үхлийн харц чулуудангаа шууд хотгор руугаа гараа явуулав. Сарин өөрийгөө хамгаалж хар гараа өргөж түүний нэрийг асуугч Рак гэж өгсөн хэмээн тайлбарлав. Үнэн дээр түүнийг олохтаа сохрыг асуугч өөрөө өгсөн гэдгийг Сарин хүлээн зөвшөөрөв. Охин түүнийг үнэхээр ангууч Даянгийн гөрүүл хүн анхны сонгогдсон нэгэн болох Ракийн тухай ярьж байгаа эсхийг баталгааг хүсв. Түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл бол Рак яагаад түүнийг хайх болов гэдэг асуулт байлаа. Сарин нарийн ширээнийг сайн мэдгүй ч асуугч түүнийг тарьсан цоо ярианаас олж хайж байгаагаа хагив. Күн ямар цоо яриа ихтэйд байгааг огт мэдгүй байсан бөгөөд тэрээр торох хотод явахаар автомат цайзаас гараад удаж байгаа аж. Сарины хэлснээр ихний цоо яриагаар лордын 2 дахь хүүхэд автомат цайзын шин захирагч болно гэсэн бол 2 дахь нь лордын 4 дахь хүүхэд хаан ширэн цон гэх яриа байв. Өөрийнх нь тухайн юм яриа гарсныг сонсоод энэ нь хотод хормог зүйл гэдэг нь ичт байлаа. Эцсийн эцэс тэрээр автомат цайзын ус төрийг өгч сонирхдаггүй ботч хүүхэд билээ. Түүний ах дүүсийн хин нэг нь өөртөө ашиг хожоо олохын тулд энэхүү хотод цорхлыг тараасан байх магадлал өндөр байв. Тиймээс тэрээр өөрийгөө Сарины хайх ёстой хүн биш гэж үзээд түүний оронд бусад ах дүүсийг нь олсон дээр гэж хэлв. Гэсэн хэдий ч тэрээр дотроо энэ нөхцөл байдалд нэжээд сандарч байлаа. Лордын хүүхдүүд өөрсдийн хэн болохыг нууцлах ёстой атар энэ гөрүүлхэн түүний жинхэнэ хэн болохыг мэджээ. Хэдийгээр энэр хүчтэй ч гэсэн түүнд эрсдэл гархан түүний хөнөөхөөс өөр сонголт байхгүй мэт санагджээ. Сарин түүний юу бодож байгааг яг таг гадарсан тул түүнийг хамгаалахтаа сууралсан гэдгийг шууд хэлв. Энэ нь түүнийг мэдээж гайхшруулсан тул гөрүүлхэн нөхцөл байдлыг тайлбарлаж эхлэв. Хэдийгээр тэр энэ бүхнийг хот хэцүү ярий гэж үзэж байгаа ч автомат цайзын гол гэр бүлүүд үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Тэд залхамжлах ёслолын өмнө ирдээ саад торыг арьсахын тулд түүнийг устгахыг бүх хүчээрээ оролдох болно. Охин өөрийгөө хамгаалж чадна гэд түүний тасламжаас татгалзсан ч Сарин шийдвэртэй бат зогсож асандаа сураа биелүүлнэ гэв. Эцэст нь тэрээр тохны үсээ хойш болгон толгооноос нь цохой хөвнүүдээ түүнд харуулв. Тэр тэднийг тарьсан ч угаараа тэхэн урах бөгөөд энэ нь түүнийг насан туршид дагсан хараал байв. Тэрээр ихээс төрхтөө энэхүү эврээрээ хинхээ хөвжих хүчхэс гадна нэг ах түүгээ хамт хөнөөж төржээ. Тэрээр өөрийгөө бусдад зөвхөн гай зовлон өвчтдөг гэж итгэдэг. Тус ганцаараа байхаг илүүд үздэг аж. Сарин түүний байдалд харамсаж байсан ч түүнийг харагдсан эсэх нь түүнд хамаагүй бөгөөд тэрээр зөвхөн авсагчийн тушаалаар өвгийнхөө хүсэл зэргийг биелүүлж яваа гэв. Хэрв тэр татгалзах хүч хэрэгжихээс өөр аргагүй дотоод Кью нөхцөл байдлыг тунгаан бодлоо. Хэрв энэ том биетэй эрийг айлгаж чадахгүй бол түүнд бууж өгөхөөс өөр зам байсангүй. Одоо бодоход энэ хизүү газар орноор гөрүүл хүнтэй хамт ажиллах нь муугүй санаа бөгөөд тэрээр түүний амийг хамгаалахаар тангарагсан тул аюул талхаруул туссан тодорхой байв. Эхлээд тэр торгоо авах шаардлагатай тул доошоо буугаад дараа нь буцаж өгсгөө шийдэв. Сарин түүнд аюул руу сохроор дайрхан оронд хөлнийхөө бэрхлийг анхаарахыг сануулж бусдаас цочромжгүй цорхон дээр гэж хэлв. Охин ижиж орхисон бөгөөд хэсэг хугацааны дараа Сарин торгонуудыг нь өөрөнд тэд замдаа гарцгаав. Тэднийг явж байхад охин түүнийг өөрийнх нь байшлыг хэрхэн олсныг асуухад Сарин түүнийг манги гэх цахамж нэрээр нь хайжсанаа хэлв. Түүний хамтрагчид мэдээлэл өгөхийн тулд хойч нь хэлэв. Харин ч тартаяа өнгөө хийж өчээ. Мөн тэд түүнийг өөрийн гэсэн торгоны бизнес эхлүүлж хүсэж эрмэлзэлтэй байгаа хэлсэн байна. Түүнчлэн Сарин тэдний нэг нь охин тэрэг зайлуулсан ч тэрээр буцааж өгсгүй сарвгүй болоод хэд хонж байгаа буюу хөрхийн эрийг зайлшилсан болохыг мэдэж авчээ. Сарин түүнийг том бизнес эрхлэхийг хүсэж байгаа. Хэрнээ бизнесийн хамгийн суур зарчим болох бичгийг уландаа гიშгэж байгаад нь маш их гайхаж байв. Хэсэг хугацаанд алгасны дараа автомат цайз тэдний нүдний өмнө харагдав. Гэтэл гинт хийнийг нь түнлүү хотох шидэж отолд хийхийг оролцсноо байдал биш дээ. Сарин өөрийн биеэр түүнийг хааж хамгаалсан бөгөөд шидсэн хотог түүний гарт зогтон хоцорчээ. Түүний хөнөөхийг залцсан хүмүүс нь эвлээ ногоон талууд байсан бөгөөд залхамжлалын төлөөг тэнцэр хэдийн нэвсэн бололтой. Сарин түн богино хугацаанд бүх копинуудыг хэлбэрхэн номж орхив. Энэ гөрүүлхэн тулдаандаа ямар харамгаа болохыг хараад гүн хүчтэй хаж хацарлаа. Үүнийг хараад тэрээр Юри химээх зартай гөрүүлхэн дайчны тазаар сонсч яснаа санав. Сарин өг цөөрхлийг баталж өөрийгөө харьцт гөрүүлийн өвгийн шилдэг дайчин гэвгээ хэллээ. Үнэн дээр тэрээр бүх техникийг Юригээс сарсан байна. Харин нэмтлэгээний урсгалыг тэрээр зөөлөн туслахаар ажиллаж явахдаа сарсан бөгөөд зөөлбөс харьцт өвгийн дотор тэргийг хариуцдаг. Ракийн эхнэр юм. Сарин түүний өдөрчлөг дор байсан тул ийм авиастрыг байж хид хидэн арга ухаан сарсанд гайх зүйл алга. Түүнчлэн тэрээр Юригээс тузааны урлаг сарсан нь өвгийнхөө дотор яагаадын чухал байр суурь эзэлхийг илтгэн. Түүн шиг ийм хүн өөрийг нь хамгаалахаар ирсэн нь тоглоомын дүрмийг бүрэн өөрчлөх хүчин зүйл байж болох юм. Гэтэл гинт Сарин түүний торгонуудыг бусдад өгч байгааг хараад тэрээр шоконд орчихоо. Мэдээж түүнд энэ нь таалагдаагүй ч одоохондоо бэлдөөчлөн жижиглэх нь маш чухал байлаа. Хэсэг хугацааны дараа тэд автомат цайзад хүрч ирсэн ч цайзын хаалханууд хаалттай байхыг олж мэдэв. Харуулууд хүмүүсийг дотоорч нэвтрхийг хоригж байлаа. Күн айлгчдын нэг рүү төхөж чичээд үүд хаалга яагаад тааштай байгаа гэсэн. Нэгэн хүн түүнд торгоны хотолтой чинь тул тэтг шарах хэрэггүй гэж онцгойлон анхааруулав. Тэр дотоорш орсон ч буцаж гарахыг нь зөвшөөрөхгүй гин. Автомат цайзын дотоод хэрэгт ямар нэгэн ноцтой асуудал үүссэн тодорхой байлаа. Гогер бугийн харшид Күн өөртөө тэр зээлүүлсэн бизнесийн түнш гожонтойгоо уулзав. Тэрээр талархахын оронд өөртөө нэвтрэхэд тэр зээлүүлсэн хэмээн түнлөө уурсж байсан ч Гожим өнийг охины өөрийнх нь буруу гэж үзжээ.
Юутай ч тэрээр аюулын эцэд ямар нэгэн онцгой зүйл тохиолдсон эсхийг асуулаа. Тэрэг осолцсноос гадна хүн өөрөө хальт хоёр завцсан бөгөөд энэ гөрөөж хүний ачаар амьд үлдснэ хийв. Сарин өөрийгөө танилцуулж хожинч мөн адил хариу мэдлв. Тэрээр автомат цайзын 4 том гэр бүлийн нэг болох Го гэр бүлийн тэргүүн байлаа. Галсагаа өргөхийг затсан гоблинууд Го гэр бүлийг энэ хэрэг ямар ч хамаарсгүй гэж хэлсний сарин тусахад таатай байв. Го гэр бүлийн тэргүүн үнийг баталж тэдний гэр бүл хизээч энэ дор зүйл хийхгүй гэдгийг мэдвэжлээ. Хүн тэгээд түүнээс үүний цадах шалтгааныг асууж эхлэв. Автомат цайз дотор харуул хамгаалж маш чанга байлаа. Хүсээгүй дөрөв дэх охин халбсагаад өрчлөө гэд хинж таахгүй гэдэг тэр бүрэн идэвхтэй байна. Гэтэл цайз дотор бас нэгэн асуухын оролцоогоо гарсан болох тодорхой болов. Цайзын эзэн ёсны дараа тас цайзын гол залхамжлагч болох түүний ах хидан сарвгүй алга болжээ. Хэсэг хугацааны дараа тэд гурвуулаа алга гарахыг завцсан өрөөнд очив. Тэрхүү өрөөгийн тухайчны дурсан живэн сэргэв. Тэр багада ахтайгаа маш татанд байсан ч цаг хугацааны ихэр тэд хүндэрчээ. Сэрэнгийн шалан дээрх цасны талбайг анзаарав. Хин нэгэн цасыг арчиж арьс хойг оролцсон нь толбноос ич харагдана. Цасны шалбаг ийм том байсныг үзвэл хөрөвч аль хэдийн өгсөн гэж дүгнэхэд хэцүү биш юм. Тэрч байтугай албаныхан хүртэл үүний нотлох баримтыг олжээ. Гэвч гол асуудал нь тэд түүний цогцыг олж чадаагүй явж байв. Эдгээр улс мөрийг олсны дараа хэрхний цогцыг гадагш харахаас сэргийч цайзын хаалгыг хажээ. Цогцос нь гарцаагүй ялзарч өнөр орж ирнэ. Хэрэгтийн зүйл болбол хэрэгтэн баригдах цаг хугацааны асуудал юм. Гэвч Кэнд энэ нь нэг л ачаалалтай санагдана. Хэрэгтэн олсон хөлбөрөөсөө өмнө энэ хөлбөрийг тооцоолоогүй хатин тэний хүн биш юм. Юутайч энэ нь түнд хамаагүй хэрэг тул тэр үний талаар их бодохгүй хаа шийдэв. Гинт түнд нэгэн амьсгалтай зүйл мэдрэгдэв. Харахаа нэгэн хүч түнтэй ярилцаж эхэллээ. Тэрхүү зүйл хэрэгтнийг ичлэхэд бэлэн байна. Түүнийг дотоод сэтгэлийн тэмцэлтэй автажийн хувьд сэрэн түүний бие тааруу байгааг тодорхой мэдрэв. Тэр тэдний ирж хайжсэн асуултын хариултыг олсон бололтой. Хинт сэжиг авахгүйгээр цавцас хийж чадах хэмжээний том баар байж болохыг тэр мэдхийг хүсв. Тэдэнд мах хадгалдаг вар ашигладаг тийм хүн хэрэгтэй байна. Түүний толгойд 2 хүн орж ирв. Махны дэжүүрийн эзэн эсвэл анчин байх боломжтой. Хэрэг цогцсны яздралыг удаашруулахыг хүсвэл дасалж хадгалах нь хамгийн шилдэг арга юм. Цайз дотор анчныг өөртөөгөө чөлөөтэй дагуулж явах боломжтой хүн. Мөн гэртээ варанд дасалж хадгалсан маш их махтай хүн. Хажлын өрөөнд ямар ч садгүй орж хардаг тийм нэгэн. Хэрэг дээрх нөхцлүүдээр хэрэгтний хомж үзвэл үнд тохирох царын ганц хүн залхамжлагчдад нэрт гიშж байв. Тэр хүн бол Кэний ихч Хийжин байлаа. Мэдээж Кэний таамаглаж яг бандаа тасав. Тиймээс тэр энэ мэдээллийг цайзын цөөн хэдэн хүнд хэлсэн ч бүгд Даны өвчийг мэдэх үед тэд аш хэдийн жиний гол сэжигтнэр тооцжээ. Өөр аргагүй болсон жин хэрэг нийлсэн тул автомат цайзаас цогтхоос өөр аргагүй төрчээ. Гэвч түүний замыг дүү химэн нь хаа. Тэр төрсөн ичч рүүгээ халдан нүдэн дээрээ түүнийг хөнөөлөв. Дараа нь тэрч бас хатаа халдлагад өртөж жинийг устгахаар ирсэн ирчүүдийн хан тогтоолж амиа алджээ. Гурван хатуун аш хэдийн нөгөө ертөнц рүү оцсон тул зүүнний зам бараг засвлаа. Энэ залууд үлдсэн царын ганц байна. Манай Кэн өхөн байв. Дараагийн өдрүүдэд Кинжин болон минь нарыг өсөндө хайгуулсан тухай цэцэрдэн мэдээг сонсов. Бусад цогцснуудыг олсон яг тэр газраас тэд Даны цогцыг бас олжээ. Одоо бол тэний хүнч энэ бүх алсахын арт хэм байгааг ойлгохоор байв. Мэдээж энэ бол жонхүү байлаа. Тэр жинийг төрөөж хөдлөн гэдгийг мөн бусд нь үнийг боломж гэж харна гэдгийг мэдж байсан. Ах дүүсийнхээ хорон төлөвлөгөөг мэдж байсан тул тэр тэднийг бие биеэ устгах хүртэл хүлээжээ. Түүнд чирсэн асухын орчлогож мөн түүний хийсэн ажил гэдгийг тэр хадгалж байна. Хэрв сэрэн түүний амийг авраагүй хүмүүс үүнийг ердийн нэг дээр өнгөж бодоод өнгөрөх байлаа. Эцэст нь Кэн үнэхээр аюул дарах цаг ирсэн бөгөөд тэр үнтэй нүрт толоход бүрэн бэлэн байна. Үүний дараа Гай Жон тэдэнд Жо өвхийнхний сайхан хийсэн хурлын талаар танилцуулав. Бусад гэр бүлүүд давуу талтай байгаа Жо хүүг дэмжиж байгаа ч гэсэн Жо авах түнд бооцоо тавихаа шийджээ. Охин тэдний гаргасан шийдвэрт маш их талархаж байв. Үүнд Жон тэд зүгээр нэг харилцаанаасаа болж түүнийг дэмжээгүй. Харин энэ бол нарийн тооцоолсон шийдвэр гэдгийг тодорхой хэлв. Жо бүхлээрээ түүнийг амьд үлдэхийг хүсэж байна. Тэр явахаасаа өмнө чадах бүхнээ хийн гэж амласан. Энэ удаад тэр үнэхээр амьд үлдэж үүнийг даун толохыг хүсэж байна. Түүн шиг нэгэнд итгэж хүлээж гисэн хүмүүс эцэст нь гарч ирсэн тул тэр тэдний итгэжийг алдахыг хүссэнгүй. Дараагийн өдрүүдэд Ким маш ширүүн уур амьсгалтай хурд орцов. Жио өвгийн гişүүд Жөнхүүгийн асуухын орчлогоос зүгээр нэг зүгтх биш. Түүнийг бүрмөсөн устгахыг хүсэж байна. Гэвч үүнийг хэрэгжүүлэх нь тийм ч амар зүйл биш юм. Санговог болон Соо овог хоёулаа түүний тал байгааж энэхүү залхамжлагын дайнд тэдний цацарын ганц зам бол ядаж Сүү өвгийг өөрсдийн талд оруулах явдал юм. Тэрнийг маргалдаж явах зөөр Кэн өөрийн бүхэн ивэр ирбсэн хортон ургаж байгааг анзаарав. Сүүлийн үед ивэр нь маш хортон ургаж байгаа тул тэр дахин тарьж төгшөөгүй хичээнэ. Хэрв иврээ тайруулж цас гарна гэдгийг мэдсэн бол Сэрэн түүнийг орж тойгч зөвшөөрөхгүй байх байсан. Юутайч тэрээр өөрийн одоогийн нөхцөл байдлыг бүхэлдэн нэрвэгцүүлэн бодов. 7 хоногийн өмнө тэр зүгээр л торгоны бизнес хийх гээд гүйж ясан штэ. Гэтэл одоо тэр ямар нэг байдлаар
энэ зал хомсголын төлөө тэнцвэрч байна. Яг энэ мөчид нэгэн их автомат цайзын эзэн хугацаанаас өмнө ирж байгааг дуусгааргүй жирв. Түүнийг маргааш өглөө гэхэд ирнэ гэж таамаглаж байна. Мөн таринуучдын зөвхөн хүнд хүрэхийг хүссэн нэгэн мэдээ байна гэ. Тэр чухал мэдээг шивнэхээр ойрт өгөхөд энэ нас бас нэгэн алуурчин болохыг бид мэднэ. Гэвч Кенни бие хамгаалагчид түүний хурдан хугацаанд цогцолов. Тэр залуу нуужсэн чичрэх утгаа дасаж амжихаас өмнө газар тунлаа. Энэ залуу өвгөн Жио охин хүн байсан бөгөөд үүнээс үзвэл эсрэг талд авшгаа тавцсан байжээ. Хэрэг дээрээ эргэн тойрныхоо хүмүүст чичтгэж болохгүй байгаа нөхцөл байдлыг улам дордоолно. Дээрээс нь гадаа аш хэдийн бүрийн хэмжээний талаан дэгдэж эхэллээ. Жөөхүү автомат цайзын эзнийг ирэхээс өмнө түүнийг устгахаар эрс шийдсэн тал нөхцөл байдал буруудахаас өмнө түүнийг цогтхойг зөвлөв. Тэдэнд энэхүү газар доорх замыг ашиглахаас өөр сонголт байсангүй. Охин газар доорх бохир усны шугамаар явахыг үнэндээ хүсээгүй ч өөр аргагүй. Тууч эцэстэн төтөг шорцгоо. Тэднийг энэ өнхий ханхсан газраар асгаж явахад сэрэн охиныг ийм сайн тэсэн гэж бодоогүй. Тэрээр урдн жоржинд унаж байсан туршлагатай гэвч гайхалтай нь хийв. Тэр өдөр өнөхтэй бараг зөвхөгдсөн ч азар утхын ялгацсан унтыг нь зөөлдөж өгчээ. Дараа нь тэр ямар нэгэн гэмтэл авашгүйгээр бохирын сувглуудаа шүнхрөө орсон байна. Гэвч тэнд ганц ч гэлсийн тусгал байсангүй. Түүнийг аимшигт хов тавилантайгаа эвлэрэх гэж байх яг тэр мөчөд хөөх гэрлүүд харагджээ. Тэрхүү аюултай гэрлийг дагсаар бохир усны шугамаас гарч чадсан байна. Түүнд замыг зааж авсан шавчнуудаас гэрж цохнууд. Тим газар байх асгүй шавчнууд тэнд байсан нь үнэхээр гайхамшиг байлаа. Түүнийг яг хин өөрснийг сэрэн шүгэл тухаарав. Тэр үнийг чангаар хижээгүйч Жоржинд төрж орсон өөр төрлийн амтан байсан даа гэж жүжиглв. Эцэст нь тэд гарах хаалхан дээр ившээ. Сэрэн эндээс ихшин төрүүлж явхаа шийдэв. Хэрв тэр хэсэг хугацааны дараа ирж ирэхгүй бол түүнийг эсрэг зүгрөө цогтхойг даасгуулаа. Сэрэнийг явсан хойгоор Кин түүнийг ямар халамжтай хүн болохыг бодон хоцров. Түүний ачаар тэр өнөөдрийг хүртэл амьд явж байгаа бишээ. 3-7 хоногийн турш тэр түүний шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч тэр амсан үгэндээ үнэн чивэр байна. Гинт түүнд нэгэн тагуу чимээ сонсогдов. Энэ нь түүнд буцаад цугтаарай гэж түүний өгсөн хар усхыг санааллаа. Гэвч өхөн орон тэр айдтайгаа тэмцэж найзаагаа аврахаар шууд өргөшгүүлээ. Бохир усны шугамаас гарангуй сэрэн жадаар нэвт татгуулан зогсож байгааг тэр харав. Түүний ах 100 мөн тэнд байх бөгөөд энэ гөрөөжийг ашигтын зохицуулчлаа хэмээн хэд бартан байв. Гэсэн ч сэрэн шархацсан байсан ч ямар ч сул дараа шин чанар үзүүлэхийг хүссэнгүй. Жон тэрхүү гөрөөжийг төвчээртэй бөгөөд нэлээд зөрөгтэй ингэж бодно. Тэр гөрөөжийг өлтөн хамсаатандаа Кеннийг зохицуулахыг тушаасан ч сэрэн үнийг зөвшөөрсөнгүй. Тэр урагшдаарч тэрхүү ядаргаатай хүмүүсийг зүүн баруун гүйцэд цохиж унгаж эхлэв. Нуруундаа зогтсон жадыг хуг татсны дараа тэр түүнийг буруу шийдвэр гаргасан бухимдаж байгаагаа илэрхийлв. Хэдийгээр зогтох нь хамгийн шилдэг сонголт байсан ч гэсэн хэдий ч түнд түүний энэхүү зөрөгтэй зан таалагджээ. Тэр өөрийн хүслээр энэхүү эрсдэлтэй алхмыг хийсэн юм. Тэр зогтхон орон тэмцэхийг илүүд үзв. Тэр охиныг өөртөө нь яг адилхан гэж бодно. Хэдийгээр түнд амиг нь хамгаалах биш, зөвхөн аюулгүй байдлыг нь хангах тушаал өгсөн ч тэр ийхүү хамгаасаар байв. Тэд дайсантайгаа тэмцэхээр мөр зэрэгцэн завсгаад жүн өөрийн гар хүч босгчдод тэдний хин нэгнийг унгаж тормогоор дүүрэн тэр торгоо авахыг тушаав. Тэр гар хүч босгчид энэ гөрөөж хүнийг унахыг маш их хүсэж байсан ч бас эргэлдэж байлаа. Тэд энэ гөргөл хүн сонгогдсон нэгэн байж магадгүй гэхээс айж байв. Гэвч тэдний ухаалаг өдөрдөгч хэрэг тэр сонгогдсон хүмүүсийн нэг байсан бол нуруундаа жадар хатгаж огцтой хүчээ нуухгүй байсан гэдгийг санаалав. Энэ хооронд сэрэн одоогийн нөхцөл байдлаа үнэлж байв. Нөгөө талын хан нь голдуу дасны талд бөгөөд ойрцох дасны уйхайтай шууд холбогддог байлаа. Тэр охинд баруун тишээ гүөх гэж байгаагаа хэлэхэд Кинд өндөр хан байсан төр охин маш их гайхав. Сарин өөрийгөө сонгогдсон нэгэн биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч энэ нь түүний зүгээр нэжрийн гөрвөл гэсэн үг биш юм. Эцсийн эцэс тэр бол өөрийн омжийн хоёр дахь шилдэг дайчин билээ. Дайсан өргөжтэй архуйд тэр охинд баруун зөвт гүөхөд бэлэн байхыг хэлв. Манай аяр толгоогоо гараараа тавсаад буйвт гөрөөжийг ханыг мөргөж нураас нь бүгдийг гахшруулв. Тэднийг цогтж байгааг харсан жүн өөрийн гар хөл босгочд дуугаа тэдний араас хөөхийг чангаар тушаав. Манай хоёр шууд толгорсон аюулаас мулталсан ч сарин маш их тусалдж байсан тул цогтоход хэцүү байв. Байж зусан дордож тэд хонгожийн мохорч хүрчээ. Түүнийг тус ардж өгөхөөс өмнө охин жадны үлдвэрийг суулж авахыг санаж болгосон ч тэр татгалзав. Хэрэг өдөө суулж авбал тус ардчдыг тогтоож чадахгүй болно. Гинт күн уйлж хэвсв. Сарин үнийг хараад гайхсан бөгөөд энэ нь охиныг уйлж байгаад бас харин түүний төлөө нулим санааж байгаад баярсандаа байлаа. Охин өөрийнхөө эргэн тойрны хүмүүст ачилдаг засгүй явдалд өөрийгөө буруутгаж үүнийг хараалтайгаа холбон тайлбарсав. Гэвч сарин тэгж бодохгүй байв. Тэр сүүлийн 3-7 хоногт тэр харсан асар олон аюул занлыг охин санаалав. Энэ бүхнийг үл харгалцсан охин бүгдийг даван туурч амьд үлдсэн юм. Ер нь хүмүүс үүнийг азтай тохиолдол гэж нэрлэдэг. Энэ бол түүний хувьд бүх зүйлийг өөрчилсөн мөч байлаа. Түүний нөхцөл байдал хандлага өөрчлөгдөж өөрийгөө үнэхээр азтай нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Сарин тэдний анх уулзсан үеийг эргэн дурсав. Тэр өдөр тэр торгоо авахар хавцлаа
руу буусан юм. Ингэж явахдаа тэргийн ямар нэгэн хачирхалтай зүйлийг анзаарчээ. Тэрэгний голыг тавтаадаг хэсгийг хин нэгэн санаатаагаар гэмтээсэн муулмар байв. Нойлохын төзөөх тэнцэж жинхэнэ утгаараа ивсгэхээс өмнө тэр юмгээс тэргийг зээж часан байжээ. Өнгөрсөн үйл явдлуудын хувьд би засах газрын шашин зүгээр нэг хүүхдийн жинд ийм амархан цөмөрсөн нь бас сэжигтэй байв. Тэрээр нойлохын төзөөх тэнцвэрээс ангид хин нэгэн охины амьд хүрхийг орчиж байсан гэж үзв. Дахиад түүний толгойд тэрхүү аимшигт хараад ицсэн дуу чимээ цураатав. Тэрхүү дуу хоолой хүнийг өөрийг нь онилж байгааг мэдээгүй дүр хэсгэж янг гэж ичсэн. Баримт гэвэл тэр өөрийнх нь нараас хим өшгөж хин өхийг нь хүсэж байгаа мэдчихсэн юм. Эцэст нь түүний ах болон түүний гар хөл болгочд тэр хоёрыг болон шахав. Тэрээр тэднийг одоо даасны уур хангунд гацсан сэтгэл хангасан байлаа. Тэд өмнөх шигээ ханыг нураага зогтож чадахгүй. Дохио осны дараа таслахууд нь ширхацсан өрсөлдөгч рүү шууд дайрлаа. Одоогийн байдлаар сарны найдаж байгаа царийн ганц зүйл бол күн дүргэж тасалдаг байсан тэрхүү аз бөгөөд эцэст нь нэгэнгээ хамшиг төхөө. Хоёр талын дунд цавшхан гэрэл бий болж тэндээс автгай зогсгож ирв. Автгай зогс сайн мэдээ дуусгахаар ирсэн байлаа. Сарин сонгогдсон байна. Гар хөл болгочид энэ амтны юу яриад байгааг ойлгосонгүй. Харин тэдний муухай өдөрдөгч төвчээр алдаж тэднийг урагштай харахыг чангаар тушаа. Энэ хооронд сарин сонгогдсон хүмүүсийн нэг болсондоо маш их гайхажээ. Эцсийн эцэс түүний аймгаас ирдэ 5 хүн байсан бөгөөд түүнийг тооцвол 6 болох байлаа. Өөр нэг уламж бол одоо байгаа сонгогдсон хүмүүсийн нэг нь өгсөн байх явдал юм. Тэр хүн стратегиэр бөгөөд залхамжлагчийн орон зайсал үлджээ. Сарин өөрийн өмгийн хоёр дахь хамгийн эрс хүн төс энэ үргийг хүзээж авах хэрэгтэй байв. Одооноос ихрэн сарин бурхны хүсэл зэргийн төлөөлөгчөөр ажиллах болно. Бурхны хүсэл зэргийг тэгчид бурхны хүчийг зээлж ашиглах чадвартай байдаг. Энэ мөчөөс ихрэн тэрээр альбан гасаар сонгогдсон хүмүүсийн нэг болов. Тулааны хувь заяа ирэх гэж байгаа бололтой. Мангас салга басан тул өдөртөгч тас ходтой боломжийг ашиглан тавцахыг тушаа. Гар хөл болгочид өөрсдийнхөө өхөл рүү анзаарсагүйгүй ч эхлэв. Харин манай хүчрхэг гөрөө цавсганаар бүрэн цэнэглэгдсэн байлаа. Тэр хөвжигээс жадыг соголон осны дараа цэс авчдыг зөксөхийн тулд шархайг нь хурдан төч бөгсөв. Түүн рүү чигж буй хөрхийдтэй зазаас өөрснийхөө ямар хүн байдалтайгааг ухаараагүй бололтой. Тэр гараа сүнгэн аянг буулгаж тэдний бүхэлдэн цавсганаар цохиж ухаан алдуулав. Хөл дээрээ үлдсэн цөөн хідэн хордон ухарч өөрсдийн холчор өдөртөгчийн хамт цогтож өшөв. Мэдээж царин тэрхүү хөдөлгөөний дараа төлдөж ярьсан тул тэд манай хоёрыг барих царин ганц боломжоо олсон байх. Гэвч гүн үнийг анзаараагүй бололтой. Энэхүү хүч маш хүчрхэг байтал хар хайрст аймаг яагаад чихэд өссөн аймагтай тэмцдэггүй юм бол сарин үний шалтгааныг мэдж байгаа бололтой. Энэхүү хүчин хэрэгжлэгчийг дураараа ашиглахад саадуулдаг сур талуудтай байв. Сарин хэдийн сэтгцийн хувьд ядаж ч ухагаа мэдэрч эхэлжээ. Магадгүй тийм учраас уян нь хүчийг ашигласны хадаараа өргөж тамхи татдаг байсан байх. Энэ нь хүнийг түн санаа зовход хүргэсэн ч тэр өөрийгөө зүгээр гэж тайшруулав. Үнэн дээр тэр одоо цусаж тоо байсан тул би нэрээ дээрч байлаа. Хэсэг хугацааны дараа сарин замынхаа бүсэд хүмүүсийг бас цавшгаанаар цогж байгааг нь харагдав. Засгамжлах хэслээс яшх хэстэй байсан нэр дэвшигчжан хэдээр бооцоодасан хигээ маныг мартаж болохгүй. Хигээ манад нибулаг ялалгүй тул түнцөнгөөс орцохоос өөр сонголт байсангүй. Тэр сарны эсрэг тэмцэлэхээр өөрийн сайтан арслан гэжгээ. Манай хоёр энэ асар том мөр ханаас гараад ирснийг огт мэдсэнгүү. Тэрхүү баг төвчээр алдаж тэдэн зүү дайрлаа. Саринч бас хоцорсонгүй. Тэр бүх хүчээ ашиглан том мөрийг цавшгаанаар цохиж амьдаа нь шарчээ. Энэ үед күн ханаа алдах саядан бар яаж автоматжуулсан цайзад нэвтэрч даасны уур хажууд хурч ирдэг байна. Тэр хэдхэн цагийн дотор маш олон итгэмээргүй зүйлийг харсан тус ухаан алдахыг хүсжээ. Энэ агуун гадна тэхэн өөрний хачирхалтай зүйл харахыг тэр огт хүссэнгүй. Агуун гадна тэд эцэст нь жүнийг болон шахсан бөгөөд тэд өөрийн нөхцөл байдалд гомдолсох хичгүүргүй зан гарав. Энэ бүхнийг өөрөө өвлөвсөн атлаа энэ зан гаргасан күнийг маш их бухимдуулав. Тэр ногш өөрийн үйлдэлтэй хариуцлага хүлээхийн оронд зөвхөн ах дүүсийн хооронд байх ёстой байсан өө залхамжлалын тэмцэлт хөндлөнгөөс орсон гэж ахныг буруутгав. Тэр хүмүүст шууд аюул занал очруулдаг хайр төртөхнийг буюу хөндлөнгийн хүмүүсийг татан орцуулсан гэж түүнийг буруутгав. Манай хоёрын ард нугтж байсан залуус гин татаж хийсэн боловч тэд зүгээр дими хядуулж дуусав. Жүм өөрийн тэнэг нүдэндээ итгэж чадахгүй байлаа. Энэ гөрөөж хүний гаргаж буй төсвөртгчээр. Хүч чадлын төсвөрхийн аргагүй бөгөөд ялангуяа тэр цус ажилчдын улмаас сайлж ядаж ч хостой байсан юм. Эцэст нь манай ахын энэ хоёр нүртэй ах руугаа орлов. Тэр өөрөө автоматжуулсан цайзын хуржил цайд болж буй хүн байлаа. Автоматжуулсан цайз бол хотолтойгоор амьдардаг газар боловч ойролцоо хүчний хүнтэй холбогдохгүй байснаар өөрсдөө сайн дураараа тасгaalж байна. Үүнээс болоод автоматжуулсан цайзын нүлээс сурч муу санаатай ойролцоо хүчнүүд цайзыг булан авахар хашбан давтагч бацчихв. Хэрэг түүний анх хараа ухаалаг байсан бол ийм тэнэг шийдвэр гаргахгүй байх байсан. Нөгөө талаас тэр бүсэд автуунаас шигээ тэнийг бөгөөд ухаангүй биш байв. Тэр автомат
оржуулсан цайзын төсөө илүү ахуй зүйлийг хийх хүсэлтэй байлаа. Хувиа хичээсэн зангаар хангаанд хэлсэн. Түүний хүс энэ дод түшний новшд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тэрээр охиныг хизээч өөрийн дүү гэж бодож байгаагүй гэж мэдэгдэв. Ингэж хэлээд тэр дүүрээ дэлгэсэн нь ямар нэгэн зүйл төсөөлж байгааг нь тодорхой шүү. Магадгүй энэ нь ямар нэгэн төхөөд. Тэрээр энэ хөтөлбөрөнд тэдний уртдаа хаагуулахад нуугдаж буй асуурчинд төхөө өгөх зорилготой гэж хэлж ирэв. Тэгтэл үнэхээр тэдний зууж хэрэгсэн сам нисэж ирэв. Хүүний эвгүй совин татсан тусгал түнд үнийг анхааруулв. Тэрхүү тусгал тэднийг удахгүй өгөх гэж байгааг маш тодорхой харуулж байлаа. Хэрв самыг зогсоохгүй бол түүний хувьд аль хэдийн хожимдох байна. Харин сарын ирж буй самыг анзаарч тамжижээ. Гэвч түүнд ганцхан секунд дотор зүүн совингийн бие самыг харуухаас ч өмнө азуурчны тухай анхааруулах байсан ч охины эвэргүйцэд дургаагүй. Түж энэ боломж бичгүй байлаа. Одоо киндэрч буй самаас хэрхэн болтож харах замыг төсөөлөх хэлжээ. Охин хэсэг бацны эцэст хүчтэй сарж хүлээвэр самыг өөр зүг рүү ойлгож чадна гэж үзв. Зүүн совингийн биед энэ боломжийг дэмжиж тэр дороо жижиг хар салхи үсгэн самын живхийг өөрчлөв. Хэн болон тэнд байсан хүмүүс бүгд цачирдв. Үйл явц улам эрчимжиж эрзэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэргэсэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, савг лумын заавал бүртгүүлээрэй.